За өнөөдөр би та бүхэндээ сүнслэг нөхөрлөлийн үн цэний талаар ярихыг хүсэж байна. За итгэгч хүн итгэлдээ тууштай явхад нөлөөлдөг 3 төрлийн хүн байдаг. Би Есүс Христийг 92 оны 3 сараас эхлээд дагсан. 3 сарын 1-нд анх чуулганд ирээд 4 сарын 1-нд сарын дараа усан баптизм хүртээд тэгээд тэр мөчөөс хойш Есүсийг дагж байгаа. Миний амьдралд нөлөөлсөн 3 хүн байсан. Бас таны амьдралд нөлөөлөх бас 3 төрлийн хүн байна. Нэгдүгээрх нь итгэлийн баатар. Өөрөөр хэлбэл замаа сайн дуусгасан. Тэр нь Библийн хүн байж болно, эсвэл орчин цагийн хүн байж болно. Гэхдээ тэр хүн замаа дуусгасан, итгэлийн амьдралаар ингэж амьдрд юм аа. Ингэж зовлон жаргалыг туулж ээж, ингэж эзнийг дагж ээж амьдрд юм аа гэдгийг амьдралаараа батлан харуулсан итгэлийн баатрууд бидний амьдралд хэрэгтэй. Тэр хүмүүс нь аль хэдийн эзэн рүү явцсан. Алдах юм байхгүй. Тэр хүний алдаа оноо бүх юмыг дараа үеийн эрдэмтэд, судлаачид ном болгоод, кино болгоод тэр хүний амьдралыг бусад сургамж болгоод үлдээсэн ийм хүмүүс байна. Тэгэхээр та бидний амьдралд тийм нөлөөлдөг тийм хүн байх ёстой. Есүс итгэхэд удаагүй байх үед тухайн үед манай чуулганд ингээд China Cry гэдэг киног үзүүлдэг байсан. Тэгээ хятадын нөгөө хавчлагын талаар хятад итгэгч нь яаж итгэмжтэй байсан бэ гэх. Тэгээд биднээс яг ийм л байх ёстой юм байна гэх. Дараад нь гэсэн чинь Солонгосын Жүү пастор гэх хадаасан дээр гიშгдэг. Хөө гэстэй ингэж итгэлдээ тууштай байдаг юм. Нөгөө нэг тэр хүмүүсийн итгэлийн амьдралаар бидэнд нөгөө юу гэж байгаа байхгүй. Сургамж гэж. Тэгээд биднес нөгөө Бурхныг магтах яг тэр үед тэр өнөрийг Солонгосын чуулганы тэр worship гэдэг цэнгэл дэвтэр хүмүүс Бурхныг магтаад магтж байгаагаар Бурхныг ингэж магтд юм байна гэх. Бидэнд үлгэр дуурайс болох тэр хүмүүс бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс өөрсдийнхөө амьдралаар туулсан амьдралаараа алдаа оноо жаргал зовлонгоороо бидний амьдралд сургамж болсон хүмүүс. Энэ бол итгэлийн баатрууд. Амен. Таны амьдралд бас итгэлийн баатар хэрэгтэй. Хоёрдугаар хүн нь таны амьдралд ментор хэрэгтэй. Ментор гэдэг нь танд зөвлөдөг хүн. Амьд сэрүүн хүн. Таныг сонсдог хүн. Таныг хараад таны харахгүй байгаа өнцгөөс таны нөхцөл байдал ингүүл яадаг, тэгвэл яадаг. Чи энийг уншаач, тэрийг сонсооч. Чи энэ талаар жоохон хөгжүүл яадаг. Чи тэр талаар арай суул бай. Чи энэ талаар илүү чанарч хэвчээ. Чамд ийм потенциал байгаа гэдэг зүйлийг хэлж өгдөг хүн бол ментор байна. Бидний амьдралд мэрэгжлийн ч вэ нү, хувь хүний хөгжлийн ч вэ нү, итгэлийн амьдрал ч вэ нү, бидний амьдралын бүх тал дээр менторуд хэрэгтэй. Би итгэлийн амьдралаар энэ олон жил явах үедээ миний амьдралд нөлөөсөн 20 гаруй менторуд байсан. Зарим нь аль хэдийн мөнхийн улс руу явцсан. Зарим нь надаас 20 насаар 30 насаар ах. Тэгээ тэр хүмүүс бол надаас авах юм юу ч байхгүй. Би тэдэндээс өгье гэсэн ч надад бас юм байхгүй. Гэхдээ тэр хүмүүс миний амьдралд орж ирээд тэр хүмүүс миний амьдралыг хараад бадмаа чи энэ талаар үсэх хэрэгтэй. Чи тэр талаар сураарай. Тэгээ би тэднийг сонссон, тэднийг хүндэлсэн, тэднийг дагсан. Тэдний зарим надад богинохон хугацаанд менторлсон. Тэдний зарим нь одоо хүртэл миний амьдралд үйлчлсээр, нөлөөлсөөр, заасаар байна. Би тэднээс зөндөө олон тэнийг асуултууд асуусан. Өөр хүнээс асуухлаар ичээд байгаа. Би ингэж асуухлаар хүмүүс намайг тэнийгээд бодож штеп. Харин ментороос би ичихгүйгээр асууж байгаа. Тэг би одоо сүүлийн үед ингэж юм бодоод байна. Энэ юу зөв үү буруу юу? Тэг ментор нээгээд надад хэлж байгаа. Наадах чинь би асууж байсан. Би залуудаа бас тэгж бодож байсан. Гэхдээ амьдрал дээр бол энийг тэмдэглэм байлээ шүү. Менторуд бол бидэнд яг эцэг мэд үүсгэхээр биднийг шүүмжлэхгүйгээр, биднийг буруутгахгүйгээр, биднийг хинж биш гэж доош нь хийхгүйгээр биднийг хүндэлж бас бидэнд үн цэнтэй амьдралын ухааны өгдөг тэр хүмүүс байна. Тэр хүмүүсээс би тэнийг зөндөө асууж болно. Яг л тэр хүмүүс биднийг буруутгахгүй. Өдийг хүрч чи энийг ойлгохгүй юугаа хийж ирсэн бэ гэж хэлэхгүй. Яг л тэр хүмүүс аль хэдийн бидний амьдарч ирсэн амьдралын тэр өдрөлийг даваад гарч учраас
хэлэх үгтэй. Тэд бас өөрсдөө амьдрсан амьдралтай хийсэн юмтай хүмүүс учраас бидэнд бас захих сургамжтай. Ийм хүмүүс бидний амьдрал хэрэгтэй байдаг. 3 дахь төрлийн хүн нь итгэлийн сайн найз. Тэр хүн бол яг тантай хамт цуглаанд хамт явж байгаа. Магадгүй итгэлийн амьдралаар танаас сүүлд ирсэн эсвэл таны өмнө явж исэн хүн байна. Гэхдээ таны хувьд итгэлийн маш сайн найз. Найзаа хамт залбирая. Надад ийм зовлон байна. Тэр найз бол тантай яг адилхан. Харин тийм ээ би бас яг адилхан нөхцөлтэй байна. Би бас мөнгөгүй болчихлоо. Найз мөнгө зээлгүй. Яана. Найзд мөнгө тэр хүнээс зээлээд юм. Ингээд би биндээ өгөө аваад тусалж ид. Би бинийхээ зөв залбирч ид. Би бинтэг хамт уйлан дуулан хамт явж идэг. Итгэлийн найз бидний амьдрал хэрэгтэй. Миний хувьд миний хамгийн сайн миний итгэлийн найз бол миний гэргий, миний эхнэр. Мэдээж олон сайн үйлчлэлийн хамтрагч нар бол байгаа. Гэхдээ миний амьдралын бүх муу мухайг миний эхнэр мэднэ. Бас миний амьдралын бүх сайн сайхныг эхнэр маань. Миний муухайг мэдж байгаа ч гэсэн намайг өгөөлнө гэсэн. Бидний амьдралд үнэхээр сайн найзууд хэрэгтэй. Таны амьдрал сайн найзууд иргэдчин байна. Гэр бүлчин байна. Эхнэрчин байна. Нөхөрчин байна. Мэдээж чуулганд хамт явж байгаа итгэлийн хувьд үнэхээр таны сайн найз бас хүн хэрэгтэй. Харин тийм сайн найз байхгүй таанаас болохгүй. Тэр асуултанд өнөөдөр хариулъя. Тэхийн тулд танд тодорхой хэмжээний фильтр хэрэгтэй. Ийм шаардлага хангасан хүнийг итгэлийн найзаа гэж бодох юм байна. 7 зүйлийг би тань зааж өгье. Тэгээд тэр 7 зүйлээр тунаж үлдэх бараг л ховрдоо. Тийм төгс найзыг олно гэдэг бол үнэхээр хэцүү. Олох юм бол та үнэхээр арцтай. Ихэнх хүнд баг олдохгүй. Гэхдээ эрэл хайвал хийсээр байх хэрэгтэй. Сүнслэг нөхөрлийн талаар Библиэлд маш олон ишлэлүүд хэлсэн байдаг. Сургаал үгсийн 17-гийн 17 дээр ант нөхөр аваас ямар ч үед хайрлах ахын дүүс зовлон шамдангийн цаг дэм болохоор төрөлдгиймаа гэсэн. Ант нөхөр гэдэг бол ямар бидний яадаг байх нь хайрлах байх нь. Ахын дүүс гэдэг бол чандал зовлонгүй бидэнд яадаг байх нь ямар ч үед дэм болдог байх нь. Библиэлд тэгж Номлогчийн үгс номын 4-ийн 9-өөс 12 дээр ганцаараа байснаас хоёр байх нь илүүтэй ирсэн. Тэгвэл тэдний зүтгэл сайнар хариулагдах болно. Хэрв тэд хамтдаа оочхаа бас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул хөөрхий юм. Түүнчлэн хэрв хоёр хамт хэвтэх хаваас тэд дулаацдаг бол харин ганцаараа гэрхэн дулаацахгүй юм. Ганц хүнийг хэн нэгний дайр нь дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Урамсалж гүссэн сур тиймч амар тасардгүй гэсэн. Ганцаараа байснаас хоёулаа байсан дээр, хоёулаа байснаас гуруулаа байсан дээр гэсэн. Ганцаараа бити бай гэдэг санаа байна. Та ганцаараа шаналх юм бол яах вэ? Таны хинч тусалж чадахгүй. Ганцаараа бас жаргаж ивэл та бас хэцүү. Би ингээд заримдаа хоолны газар их нэртэй ингээд ороход ганцаархнаа хоол идэж байгаа хүмүүс гаргаж явах юм. Хэцүү. Ширээ дөрөв хоол байгаа. Гэтэ ганцаархан идэж байна. Ямар зовлонтой юм. Ганцаархан том дэлгүүрт ороод юм сонирхож байгаа хүмүүс байна. Энэ хоёулын хүмүүс зугаатай шүү дээ. Гурвуулын хүмүүс бүр зугаатай шүү дээ. Юмэрэл хөхөрлөд кофе ууш зайр гэдэг хоол идэгээ. Тэгээ янз юм яриад. Тэр чинь ганцаараа битээ. Лук номын 6 дугаар бүлгийн 12-оос 16 дээр тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг Бурхан залбирсаар өнгөрөв. Өглөө босоход тэр шавнараа өөр дээрээ дуудав. Тэднээс 12-ыг сонгон элч нар гэж нэрлэв. Эдгээр нь Петр гэж нэрлэгдэх Симон болон түүний дүү Андрэ, Яаков, Йохан, Филипп, Бартоломео, Матай, Томас, Алфайн хүү Яаков, Зелот гэгдэх Симон, Яаковын хүү Юдас, урагч болсон Искариотын Юдас нар болов гэсэн. Грек Библиэлд харах юм бол энэ 12-ыг хоёр-хоёроор нь хэлсэн байдаг. Петр ба тэр гэх. Өөрөөр хэлбэл
12 дагалдагчийн хүртэл Есүс дотор нь 2-2-оор нь холбосон байна. Бөөнөр нь Марсаар найрлаг байгаа юм шүү дээ. 2-2 тэр нь тэрнтэйгээ нийлдэг. Тэр нь тэрнтэйгээ үг ам уулздаг. Тэр нь тэрийг ойлгодог. Тэгэж хэлэхдээ хүртэл дагалдагчдын нэрсийг бичгтээ тэр ба тэр гэж ингэж хоёроор нь дагуулсан. Есүс хүртэл 12 дотроосоо Петр, Яаков, Йохан 3-ыг илүүтэй дагуулдаг байсан. Тэр 3 дундаас илүүтэй дагуулдаг байсан Йохан илүү нас залуу. Түүний баг дүү шиг байсан. Йохан өөрийгөө хүртэл Йохны сайн мэдээ ном дээр бичгтээ хайрлагдсан нэгэн гэж бичсэн. Бидний дундаас би бол хайрлагдсан нэг гэж хэлгэж байгаа хэцүү тийм. Заримдаа хайрлагдаагүй юм шиг нөхцөл ордог учраас тэрийг нь бодохоор уурч хөргөшөө. Бас нөгөө нэг хайрлагдсан тохиолдлыг бодохоор баярлагч чиг болох шиг. Ер нь би яаж өөрийгөө Есүсийн би юу хиндэ гэж бодох юм зөндөө байдаг. Харин Йохан бол ямар ч эргэлзээгүйгээр би бол хайрлагдсан юм. Йохан насан өндөр боллоо амьдэрсэн. Есүсийн бусад дагалдагч нар бүгдээрээ цаг бусын үгээр өгсөн. Хорлогдсон, шатаагдсан, зарим нь дүүрсэлсэн, зарим нь одоо чулуугаар шидүүлсэн, зарим заалмаас судалсан. Харин Йохан бол насан өндөр боллоо. Хайрласаар, Есүст хайрлагцаар амьдэрсэн юм. 1-р Тесалоникийн 5:11 дээр тиймээс та нар үйлддэг шиг нэг нэгнээ тайлбарлаж, нэг нэгнээ барьж байгуулагдсан гэсэн. Библиэлд 30 гаруй нэг нэгнээ гэдэг ишлэл байгаа. Ялангуяа шинэ гэрээнд. Ганцаараа байх юм бол яаж өөрөөрөө хайрлах вэ? Би ч хайртай шүү гэж тавинд өөрийгөө харах уу? Чи сайн шүү гэд өөрийгөө хэлэх үү? Яаж өөрийгөө тайлбарлах вэ? Согтуу хүн л тийм ээ хундгаа бариад тойлонд за эрүүл мэндийн төлөө тэрний төлөө гэж дуугаа. Харин эрүүл хүн болоод ганцаараа өөрийгөө тайлбарлаж чадахгүй. Хин нэгэн хүн түүнийг тайлбарлах. Нэг удаа маш хэцүү өдөр. Тэр өдрөөс юу ч бүтдэггүй тэр өдөр надад таарсан. Тэгээд машинаа тавихаар эхнэртэй за би гараад машинаа байрлуулчихад ирээ. Тэгсэн чи эхнэр наашир гэдээс. Тэгээ би очсон чи эхнэр аль өмсөе гэж үзсэн. Би өмгнөө л явцсан. Эхнэр хүн юм нөхрөө өмсөхний ховор шүү дээ. Эхнэртэй нөхрөө эхнэрөө өмсөж. Яг тэр үед хамгийн хэцүү өдөр бүр ингээд унцсан тэр өдөр эхнэр ганц өмсөхөд би чи сэргээл очиж байгаа. Намаа гэх хүн байд шүү гэдгийг сануулж байгаа. Тийм ч бид нэг нэгнээ урамшуулдаг байх хэрэгтэй. Эхийн тулд бидэнд итгэлийн сайн найз нөхөр хэрэгтэй. Даниэл номыг унших юм бол Даниэл бурхан найз байсан. Шадрак, Мишек, Абедnego. Та нар Даниэлийн түүхүүдийг унших юм бол тэр гуравтай Даниэл бол байнга залбирдаг байсан. Тэр гуравтай Даниэл хааны академид сурсан, тэр гуравтай хамт төвийн албанд ажилласан, тэр гуравтай хамт сүнслэг нөхцөл байдлуудаар амьдарсан. Тэр гурван найзтайгаа хамт Даниэл итгэлийн амьдралаа батбыг байгуулахдаа насан туршдаа өөрийн Явэ бурхнаас нүрээ бууруулав. Үргэлж үнж байсан. Эцсээ хүртэл үнж байсан. Тэгвэл бидний амьдрал сүнслэг найзууд хэрэгтэй юм. Таны амьдралд 3 төрлийн хүн хэрэгтэй гэсэн. Эхнийх нь хэн блэ? Итгэлийн баатар. Хоёрдугаарх нь ментор хэрэгтэй. Гуравдугаарх нь итгэлийн сайн найз. За тэгвэл итгэлийн сайн найзыг олох 7 үнцнийг бид өнөөдөр ярьж. Бид бүгдээрээ завгүй нэгэнд амьдарч байгаа. Завгүй нэг. Бүгдээрээ дижитал нэгэнд амьдарч байгаа. Facebook-ээр Библиэтэйгээ найз байгаа. Гэхдээ Facebook-ийн найз гэдэг нь яг жинхэнэ найз гэсэн үг биш. Тийм биз? Зарим хүмүүс 5,000 найз гэх шиг. Тэ Facebook-ийн хязгаарыг давч. Гэхдээ яг зовлон ирэхэд тэдний нэгэн ч тань дээр ирэхгүй. Нэгэн ч тань санаад явахгүй. Тэдний ихэнх нь таныг зүгээр л тагнуулж байгаа. За энэ амжилттай явж гэнэ үү? Энэ жаргалтай байна уу? Ямар шин юмтай болсон бэ? Хаагуур аялж байна вэ? Ямар хоол идэж байна вэ? Хинтээ уулзж байна вэ? Тэрээс таны тухай санаад байх.
Танд баг зовлон ирж баг баярлалаа. За ашгүй дээ. Миний харж явж байгаа юм байна. Facebook-ээс жинхэнэ сайнаа зовлох хэцүү. Харин та Facebook-ыг маркетинг болгож ашиглаж байвал өөр хэрэг. Та 5,000, 10,000 хүнтэй, 20,000 эсвэл хэдэн мянган хүнтэй пэйж ажиллуулад та бараагаас артус болно. Бид Instagram-аар биенийг бас дагдаг. Зургийг харж байгаа боловч бас зүрхээр холбогддог. Бид чуулганд бас ирээд хамтдаа яг адилхан дуудуулаад хамтдаа өргөл өргөөд хамтдаа нэг сургаал сонсоод хамтдаа энэ 4 хоног өдөр сууж байгаа ч гэсэн цуглаан тараад бид өөрөөхөө ганцаардмал амьдрал руугаа явж байгаа. Бидэнд яг жинхэнэ найзаас чуулган дотор бас байхгүй. Маш олон хүний дунд байхдаа ч гэсэн ганцаараа байдаг. Ганцаардмал хинч түүний зовлонг сонсохгүй, хинч түүний жаргалыг бас хуваалцахгүй. Бид яг нөгөө их дэлгүүрт эсвэл том дэлгүүрт ганцаараа ороод юм аваад гарч байгаатай адилхан бид бас цуглаанд ганцаараа орж ирээд тэндээ сургаал сонсоод дуугаа дуулаад өргөлөө өргөөд буцаад гараа явж байгаа. Бидний бурхан үүнийг хүсэж байгаа гэж байна. Бидний бурхан үнэхээр бидний итгэлийн амьдрал, сүнслэг амьдрал найзтай байхыг хүсдэг. Цуглаанд явахгүй байгаа ч гэсэн итгэгч хүмүүс бас байгаа. Би Есүс итгэдэг. Гэхдээ би цуглаанд очиж завгүй байна. Ажилтаа байна. Эсвэл би тэр пастороос гомдсон. Би тэр цуглаанд очие гэхээр сэтгэл өвдөд байдаг юм аа. Тэр хоёр нүртэй хүмүүсийг харахаар. Тийм зовлонтой итгэгч нар бас байгаа. Зарим нь болохоор тэр зовлонтой байгаа ч гэсэн хоёр нүртэй ч гэсэн сургаалыг чинь сонсё пастор. Гэт итгэлээр чуулганд ирж байгаа хүмүүс байна. Тэгвэл яаж итгэлийн ийм төгс бус орчинд бид яаж сайн найзыг олох вэ? Яаж бид үнэхээр итгэлийн амьдралаа хуваалцдаг, зовлон жаргалаа хуваалцдаг? Заримдаа бидний хүлээлтэд хүрэхгүй байгаа ч гэсэн, бодсон шиг байхгүй ч гэсэн тэр төгс биш чуулган дотор, тэр төгс биш итгэлийн амьдрал дотор яаж итгэлээр сахиж тууштай явах вэ? Би итгэлээр нялх байх үедээ би өөрийнхөө пасторт амар гомдсон. Би тэр чуулганд амар үйлчилж ирсэн байхгүй. Тэгээд тэр пасторт би гомдсон. Тэгээд тэр пасторыг харахаас юусэн ингээл хармааргүй ингээл. Номлын сонсохоос сонсмооргүй ингээл. Тэр үед ашгүй Facebook байгаагүй. Тэгсэн бол айлтын блог болчихгүй. Дааж тэр үед амьд харилцаа байсан учраас хүссэн үсэгүй би Есүсийг дагмаар байна. Гэхдээ тэр нөгөө пастор тэнд байгаа учраас бид тэр цуглаанд хүссэн үсээгөө очиж байгаа. Өөр цуглаан бас байхгүй тухай. Олон цуглаанд хийх боломж байгаа. Тэгээд тэр цуглаанд би суудаг байсан. Тэгээд нэг өглөөний залбирал дээр бид Иохан 1-р бүлгийг хамтдаа уншсан. Тэгээд Иохан Есүсийн араас өөрийн хоёр дагалдагчийг заасан. Бурхны ургыг хар. Тэр бол бидний нүглийг тээгч юм аа. Үүрэгч юм аа гэд Иохан Баптист Есүс Христ рүү өөрийнхөө хоёр дагалдагчийг заасан. Яг тэр үед Ариун Сүнс надад юу зааж өгсөн бэ гэхээр чиний пастор бол Есүс биш ээ. Чиний пастор бол Иохан Баптист юм аа. Чиний пастор бол өөрөө төгс биш ээ. Харин чиний пастор бол төгс. Хизээч чиний ургыг хугалахгүй. Хизээч чамайг хуурахгүй. Хизээч чамайг дооршин хийхгүй. Үргэлж чамайг хайртана. Үргэлж чамайг уучлах. Төгс Есүс Христ рүү заадаг хүн юм аа. Тийм учраас чи пастор дээрээ найдлага тавьсан чиний өөрөө чинь буруу шүү дээ. Гомддог чинь чиний өөрөө чинь буруу шүү дээ. Тэр пастор чинь чамд шударгал шаардлага тавьсан шүү дээ. Тэгээ би гимссэн. Итгэл найдварыг хүн дээр тавьсан би хөөрхий юм. Хогчны бодно. Би итгэл найдварыг Есүс дээр тавив. Тэгэж миний фокус өөрчлөгдсөн. Чуулганаас явж байгаа олон хүн хэрвээ энэ сургаалыг сонсож байгаа бол фокусаа хүн дээр биш Есүс дээр тавиар.
сайн найз болж чадахгүй бол Есүс дээр фокусоо тавь. Тэгвэл Есүс сайн найз гэж юу вэ? Бид зааж өгөх. Бид өөрсдөө ч сайн найз биш. Сайн найз хүсэж байгаа ч гэсэн өөрсдөө ч бас хөлбөрдөг. Харыг харж шарыг харж шар. Арга ударгаар юу хийдэг вэ? Бид өөрсдөө ч бас тийм ойлгохтой хүмүүс биш. Харин Есүстэй бид нөхөрлөхгүй. Жинхэнэ найз гэж юу гэдэг юм бэ гэдгийг түүнээс бид сурдаг. Амен. За тэгвэл 7 үн цэнийг хэлээд ярьж. Нэгдүгээр сүнслэг найзууд бие биенийгээ хайрладаг. Энэ бол Библийн зарчим. Иохан 15-ын 13 дээр нөхдийнхөө төлөө амиа хайрлахаас илүү агуу хайр байхгүй гэж Есүс хэлсэн. Есүс бол энэ нөхдийнхөө төлөө амиа өгсөн нэгэн байна. Тэгвэл бид Есүсийн хувьд үнэхээр нөхөр болох тийм шудраг ариун хүмүүс үү? Биш шүү дээ. Бидний шиг хүний төлөө Есүс амиа өгөхдөө би чиний жинхэнэ найз гэдгийг Есүс өөрөөрөө заасан юм. Амен. Сүнслэг найзууд байх хүсч би эхлээд би өөрөө хэний сайн найз вэ гэж өөрөөсөө асуух. Хэн миний найз вэ гэж асуухаас илүү би өөрөө хэнд үнэнч найз нь байдаг вэ? Би хэнд үнэнч ханддаг вэ? Амиа өгдөггүй маа гэхэд ядаж байгаа бүхнээ зориулж чаддаг вэ? Гэт асуултыг асуух ёстой. Хоёрдугаар нь сүнслэг найзууд бие бинийгээ хүлээн авдаг. Ромын 15-ын 7 дээр бие биенээ хүлээж авагдтун гэж хэлсэн. Бурхны алдрын төлөө Есүс Христ та биднийг хүлээж авсны адил бие бинийгээ хүлээж авсан. Есүс биднийг хэн байхад нь хүлээж авсан бэлээ? Ямар байхад нь хүлээж авсан бэлээ? Есүс итгэхдээ бид үнэхээр хүлээж авах зохистой тийм ариун хүмүүс байсан. Үгүй шүү дээ. Харин Есүс биднийг уучлан өршөөж хүлээж авсан. Бид бусдыгаа ч гэсэн хүлээж авах чадвар суралцах ёстой. Чуулганд олон жил явх үед бид бие биенийхээ амьдралыг хардаг. Сайн явахыг харна, муу явахыг харна. Мөнгөний төлөө залбирахыг нь харна, мөнгөтэй болоо зангаа хуурахыг нь харна. Чуулганд итгэмжтэй ирэхийг нь харна, чуулганаас яваад бас дахиад буцаад ирэхийг нь харна. Ихнэр хүүхдээсээ салаад дампуурахыг нь харна, эргэж ивлээд цуглаанд хамтдаа ирэхийг нь харна. 9 шидийн харна. Тэр үед бид буруудахгүйгээр Есүс дээр л ирж ивэл болоодоо гэдэг эмсэтгэлээр ууж явах хэрэгтэй. Нэгүүлсэнгүй хандж сурах хэрэгтэй. Бид өөрсдөө ариун юм шиг нэг сайхан сэлэмтэй нөхөр явж болохгүй. Тэгцсэн үсчихгүй. Бүгдийг ингээл цавчаа. Бүх харилцаагаа таслаад болооклоо. Тэр чинь үр хөвгөдтэй амьдралтай. Тэр хүний амьдрал уусаагүй байна. Тэр хүн дахин шанс байна. Өөрчлөгдөх боломж байна. Бид дахин уучлж, дахин тэргүүнд боломж өгч хүлээж авахд бид суралцах хэрэгтэй. Мэдээж заримдаа урам хугармаар зөндөө байдаг. Нөгөөдөг чинь давар, нөгөөдөг чинь дахин урмыг чуулсан. Тэгсэн ч гэсэн Есүс намайг хүлээж авсан шүү дээ. Есүс надад ингэж хандсан шүү дээ. Би тэгвэл Есүс шиг сайн найз вэ гэдэг хандлагаар бусдыг Есүс рүү ирүүлэхийн төлөө бид хүлээж авах ёстой юм. Тэрээс биш гим нүглийг нь өөгшүүлэх гэж биш. Амен. 3 дугаархан сүнслэг найзууд бие биендээ үнэнч байдаг. Иохан 13:1 дээр Есүс эцсээ хүртэл өөрийнхөө дагалдагчдыг хайрлсан байна. Эцсээ хүртэл. Иохан 13:1-ийг би бүтэн уншия. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасны баяраас өмнө Есүс мэдээд дэлхийд байсан өөрийнхөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлсан байсан. Хайр бол мөнхийн зүйл гэж 1-р Коринтын 13 дээр хэлсэн байна. Итгэл найз руу хайр бол үрдмэг гэхдээ хайр бол бүр үрдмэг гэсэн. Энэ мөнхийн чанарт суралцсан гэдэг бол амар том ерөөл. Хүмүүс бидний юутай байсан санахгүй харин хүмүүс бид юу үлдэх вэ гэхээр
тэр хүн намайг хайрладаг байсан шүү гэдэг тэр мэдрэмж үлддэг. Аав минь намайг хайрладаг байсан, ээж минь намайг хайрладаг байсан, эхнэр маань, нөхөр маань, хүүхдүүд маань хайр гэдэг юм л үлддэг. Та биднээс мөнх биш нэг өдөр явна. Тэр үед энэ хүн намайг хайрладаг байсан гэдэг тэр дурсамж байна. Зураг харах үедээ энэ хүнтэй уулзахад энэ хүн намайг өөрөөрөө байх тэр хайрыг надад өгдөг байсан. Би тэр хүний өмнөстэй өөрөөрөө байж чаддаг байсан. Тэр орчин хайр гэдэг зүйл гэж байна. Тийм учраас Есүс өөрийнхөө дагалдагчдыг эцээ хүрт хайрласан, энэ дэлхийг эцээ хүрт хайрласан. Яаж ч галзуурч байсан эцэн эцэст Есүс рүү ирэх тэр боломжийг Есүс тэр хүмүүс эцээ хүрт өгсөн. Дагалдагч нь урвж исэн, зүгтааж исэн. За ер нь цулаан явахаа бол буцаад нийгэм рүүгээ гараад загасчин хийгээд хүртэл бөөнөрөө загалчлаа завин дээр хүртэл явж исэн. Тэгээ Есүстэй уулзах үедээ өгсөн хоолыг идээд юу ч ярьж чадахгүй гүлийгээ сууж исэн. Тэгэхдээ Есүс хайрлсан. Эцээ хүрт хайрлсан. Амен. Зүгээр хайрлсан. Чи яаж хуурч исэн? Чи над руу л ирж би хайртай байж. Дөрөвдүгээр сүнслэг найзууд бие биендээ зааж чиглүүлдэг. Иохан 15:15 дээр харин би та нарыг амт нөхөд гэж дуудана. Учир нь би эцгээс сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ гэсэн. Есүс сургаалаа заахтаа түүний амнаас гарах үг яг сүнслэг дээр утга учиртай үг. Бурхнаас сонссон тэр нууцуд байсан. Тэр зүйлсийг өөрөөр дагалсан шүү дээ. Хуваалцсан. Мэдээж Есүс за би цай ууя үзэж байна. Би цэцгаар явлаа. Тэр үг бол биш л. Тэр зүгээр махан би хүний үг. Харин Бурхны үг байна. Яг Библи болж үлдээсэн тэр үгсээ. Тэр үгсийг Есүс Бурхан аваасаа сонссноо дагалдах шаардлага байсан. Сүнслэг найзууд сүнслэг зүйлсийг ярих ёстой. Эхнэр бид хоёр удирдлагаа 3 өдөр мацаглаад хэдэн жил болж. Мацаг болно. Залбирт 3 өдөр. Тэгээ өнгөрсөн 7 хоног бид яг уламжлалаас 3 өдөр мацагсан. За мацаг байна. Тэгээ 3 дахь өдөр нь дуусах байсан. Тэгээ эзэн миний гэргэл 5 өдөр болгох гэсэн. Тэгээ надад хэлсэн. Эзэн 5 өдөр болгох гэнэ яах вэ гэсэн. Үгүй эзэн бол 5 өдөр болгох юм. Тэгээ 5 өдөр мацаг. 5 өдөр мацаг байхдаа бидний нөгөө яриа гэд нэг мэдсэн чинь сүнслэг зүйлсээр ярьж гисэн. Эзэн тэгж хэлсэн, сая Библи уншижсэн, тэгж хэлсэн, эзэн ингэж амласан. Тэгээ хоёулаа бичиж дэрж яваад үр хүүхдээ мөнгө төгрөгөө байр савгаа юм ярих хэвчээ бөөм гэд ном аялцаал. Библиэр эзний нууцуудыг хуваалцаал. Арай төвшин агцсан байх юм бол Библигээ яваад байна. Үнэхээр сүнслэг найзууд бол сүнслэг зүйлсийг хоорондоо ярьдаг. Зарим хүнтэй уулзахад Библи ерөөсөө амнаас нь гардаг. Тэр хүн уг нь пастор хүн, тэр хүн уг нь итгэгч хүн. Гэхдээ Бурхан ийм хийж, Бурхан надад ингэж хэлсэн. Залбирч ирсэн чинь Бурхан надад энийг сануулсан. Би сүүлийн өдрүүдэд Бурханы ийм нууцудад суралцж байна. Энэ нөгөө Бурханлаг, сүнслэг, Бурханаас ойлгосон зүйлээ хуваалцдаг энэ хүн бол сүнслэг найз байна. Амен. Би сүнслэг зүйлсийг ярьдаг хүмүүст ойлгосон. Мэдээж амьдралын бусад сэдвээр ярина л та. Гэхдээ сүнслэг найзууд амнаас сүнслэг зүйлс гарч байгаа. Би ингээ менторуудтайгаа хаяа уулздаг. Заримдаа онлайнаар, заримдаа мессежээр, заримдаа биечлэн уулзах тэр үед. Тэр хүмүүс бүгдээрээ тэдэнд байсан нэг чанар бол Бурхан надад ингэж хэлсэн. Бурхан надад ингэж заагаад одоо би ийм хийж байгаа.
Тэгээ ийм зүйл бурхан хийж байгаа. Яг нөгөө Есүс аавынхаа хийж байгааг хараад аавынхаа хийсэн зүйлийг сонсоод тэрийг яриад тэрийг үйлдсэн гэж хэлсэнтэй адилхан тэр хүмүүс дандаа тийм өөрсдөө бол ярина л да. Гэхдээ бүгдээрээ адилхан байсан зүйл бол тийм зүйл байсан. Тийм ч сүнслэг найзуудыг олохыг хүсчихвэл тэр хүний амнаас сүнслэг сэдвтэй юм ярьж гэнэ үү гэдэг зүйлийг анхаарна. 5 дугаар сүнслэг найзууд бие бинийгээ засаж хүмүүжүүлдэг. Матай 16-гийн 23 дээр Есүс эргэж Петрт миний араас зайл сатан чи надад бүдүүлэг болж байна. Учир нь чи Бурхны юмсыг бус харин хүмүүний юмсыг бодож байна гэсэн. Петр хэдхэн минутын өмнө та бол аврагч, та бол месая, тэгээд та бол Бурхны хүү гэдэг юм сүнслэг зүйл ярьж ирсэн. Тэгээд Есүс би Бурхны хүү учраас цовдлох гэдэг зүйл ярих үед Петр та өгч болохгүй шүү. Өгөх юм бол бид яах юм бэ гэж. Месая бол цовдлогдох ёстой. Тэгжээж аврах ёстой. Тэгээд Есүс Петрт энийг хэлсэн баг. Гэхдээ Есүс хашгирч хэлээгөө гэж би бодсон. За сатана бүх дагалдагч сонсоо бүгдээрээ Петрийг хар PR болгоо. Петрийг харах болгоно. За сатана гэж бодохгүй. Надад нэг хүн бас тэгж хэлсэн байхгүй. За сатана гэж. Хүнээс тийм үг сонсох амар эвгүй юм биш. Би нэг зочин номлогчийг онгоцны буудлаас аваад зуршлуулсан хүргэж өгөөд тэр хүн маргааш өглөө нь хичээл заах хэрэгтэйсэн байхгүй. Тэгээд тэр хүн цагийн өөр бүсээс ирж байгаа. 15 цагийн зөрөөдөө цагийн өөр бүсээс ирж байгаа. Дээрээс нь өнгөрсөн лоо амар завгүй байсан, амар ядарсан амрах завгүй байсан. Тэгээ би махад өдрөө ядарсан юм байсан. Тэгээ тэрийг нөгөө онгоцны буудлаас зуршлуулал орох үйл ярьж байгаа. Тэгээ би сонсоод за би цагийн үеэр нь одоо хөдлөг те өөрчлөлт ирэх нэмэл надад байгаа юм чинь энэ хүний өглөө сайхан унтуудаад үдээс хойш нь ундуулъя гэж санал тавихгүй. Багшаа та үдээс хойш номлох уу? Таны цаг ингээ өөрчлөлөө та өглөө сайхан унт гэдэхгүй. Тэгсэн чинь тэр хүн зуршлуулын нөгөө хүлээ авах юм дээр байгаа шүү дээ. Тэгээ тэр миний яриг сонсоод айгүй чимээгүй заяа. Өөр хүн сонсогдохгүйгээр айгүй чимээгүйгээр сатан чи зай. Тэр надад сонсогдож байгаа. Юу би сатан юм уу? Би сатаны бүслийг одоо би хэлсэн үү? Тэгээд би яг Петрт Есүс хэлсэн үг санахгүй. Петрт бол Есүс бол хэлээгүй. Петрийг сатан гэж хэлээгүй. Харин сатаны тэр хүслийг Петр өөрөө ч мэдлгүйгээр дамжуулах үед Месаягийн загалмаа дээр цовдлогдож бусдыг уучлан өршөөг тэр авралын эрсийг хийхгүй тул сатаны тийм чи над мөрөх юм бол би ч хаанчлыг өгсөн шиг тийм саналыг сонсоод Есүс яг тэр дагалдагч ба дагалдуулагч хоёрын дунд ажиллаж байгаа сүнсний тэр хар хүчийг Есүс зайл сатана гэж шивнэг төдий хэлэхдээ зайлуулахад Петр сонссон шиг би бас сонсчихгүй юу? Айгүй эвгүй юм. Тэгээ би жоохон тэгээ та яамаар юм гэсэн чинь би өөрийгөө яаж маргааш сэргээх жоохон сникерс идэл нөгөө цусныхаа сахарын хэмжээг ихсгэнгууд угаасаа адреналин ингээд өсчин хүчтэй болчин тэр үе сэргээг болчин тэр үедээ би заачин зүгээр би тэрийг менеж хийчихнэ гэсэн. Тэгээ би тэр үед энэ Петрийн энэ сонссон үг өөрөөрөө мэдрээд ойлгосон баг. Миний амнаас босхолохгүй бас гардаг шүү. Сүнслэг найзууд бие бинийгээ засдаг. Миний ихтер намайг зөндөө их засдаг байсан. Та өөрийнхөө сургаалыг хаяа сонсооч. Нэг л их хүн заасан хүн. Өөрийнхөө сургаалыг сонсороо бастраа. Та тэгж хэлсэн биз дээ. Би хэлэх үү. Тийм ээ уучлаа. Би өөрөө заасан чигээ би байсан уучлаа. Ихтэй олон юм бол хизээч тэгж хэлэхгүй.
дандаа чимээгүй. Итгэлийн сайн найзууд биднийг бусдын өмнө ичээхийн тулд биш. Бусдын өмнө шараа болгохын тулд биш. Харин биднийг засахын тулд чимээгүй чимэгт. Яа. Өвчөө үстэй. Чи яагаад ингэж байна? Болохгүй шүү дээ. Чи итгэж үстэй. Чи бурхан хайртай гэж хэлдэг үстэй. Яаж байгаа сая? Тэгээд бид тэр найз хөөг сонсоод ойлголоо. Би дахиад ихгүй. Баярлаа. Би тэгэж хүлээж авах хэрэгтэй. Энэ бол итгэлийн сайн найзууд бие биедээ хийдэг маш том буян юм аа. Яг хүмүүс бидний дандаа магтдаг. Худлаач гэсэн магтдаг. Бидний буруу мэдсэн гэсэн магтдаг. Оо сайн гоё юм. Яг хуурамч шиг зүтгэж. Бүх юм сайхан болно гоё болно. Харин жинхэнэ найзууд чи амар хэцүү замаар явж байгаа шүү найз. Энэ амархан биш. Тэсчүүд тэгч мэдэхгүй. Үхчихж магад. Чи анхаараа. Яг бидний сонсох ёстой үгийг жинхэнэ найзууд хэлдэг. Ихтэй хүмүүсийн дунд биш. Хурдчсан. Ийм найз бидний амьдралд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амен. 6 дугаархан сүнслэг найзууд бие биенийхээ ачаанаас өвөрөлцдөг. Есүс хүртэл Гетсеман цэцэрлэгт сэтгэл минь үхлээ зовж байна. Энд үлдээч надтай хамт сэргэг байцгаая гэж Матай 26-гийн 38 дээр дагалдагчтай хэлсэн байна. Би үхлээ зовж надтай хамт сэргэг байцгаая. Харин нөгөө найзууд нь яасан? Шууд унтаад гисэн. Найз миний төлөө залбирч өгөөч. Манай чуулганы гишүүний том хүн цусны хорт авдартай гэдэг онцлогдоод цусны шинжилгээ одоо имчилгээнд орсон. Тэгээ манай чуулган мацаг барьж 7 хоног залбир, гинжин залбир хийгээд залбирсан. Тэгээд бид бүгдээрээ пастор учраас ерөнхий шөнийн цагийг авч байгаа. Их нэртэй байна. Нөгөө хүмүүсүүд шөнийн цагаар унтаад маргааш ажилтаа учраас тэгээд өдрийн цагаар авсан. Тэгээд бид 7 хоног гинжин мацаг барьж залбирсан. Тэр хүүхэд имчилгээ хийх. Яг л тэр хүү яг миний том хүүдээ чацсан 97 хоног. Тэгээд миний хүүчээс санагд. Тэгээд бид хамт залбирсан. Ерөөс идэвхтэй тунхагсан. Тэгээд имчилгээ дууссан. Тэгээд тэр имчлүүлж явах үед түүний өрөөнд байсан 2 хүн нас орсон эдэн дээр. Бүгдээрээ цусны өвчтэй, лукемия гэдэг цусны өвч мөр. Тэгээд бүгдээрээ айсан. Яана өвчгүй дээ. Эзэн минь та туслаарай. Таны гар тэр хүүхдээ ам байгаа. Тэгээд 7 хоногийн дараа тэр хүүхдээ идэврээ. Тэгээд бид одоо яах вэ? Яана гэж уг нь бид залбирсан шүү дээ. Тэгээд имчилгээ хийлгэсээр байсан. Тэгээд хэдэн сарын дараа шинжилгээ хийх өвчин 100% төрсөн. Амен. Заримдаа би залбирч байгаад юу ч болохгүй. Залбирсны дараа ч юу ч болохгүй. Гэхдээ залбирч иглэх үед эдгэрлийн ажил ихэлсэн гэдгийг эзэн бидэнд дараад нь ойлгуулсан. Залбирч иглэх үед эдгэж их одоо эдгэрсэн биш юм байна. Эдгэрлийн ажил эхэлж ирсэн юм байна. Тэгээд бурхан эмч хоёр нэг баг учраас эмч нар ч гэсэн хийх юмаа хийсэн, итгэгч нар бид ч гэсэн хийх юмаа хийсэн. Ингээд тэр хүүхдийн хувь зайг бурхан өрөөсөн байна. Одоо тэр хүүхд амьд сэрнэ. Сайхан залуу байж байгаа. Үнэхээр итгэлийн сүнслэг найзууд бид бие биенийхээ ачаанаас өвөрөлцдөг. Бие биений төлөө санаа тавьдаг. Залбирх хэрэгтэй бол залбир, мөнгө хэрэгтэй бол мөнгө. Зүгээр л чи надтай хамт кофе уугаад намайг зүгээр сонсоод өгөөч. Зүгээр л миний юу ярихыг сонс. Би ерөөсө доторх юм уудалмаар. Бохомд чинь. Зүгээр сонсож байгаа. Та юу ч зөвлөх хэрэггүй. Мэргэн цэцэн болох гэж дүүрээс хэрэггүй. Би ч гэсэн хариултыг мэдэхгүй байна оо. Залбирая. Би чам яаж тусч чадахгүй. Зүгээр сонсъё. Ийм найзууд бидний амьдрал хэрэгтэй гэдэг юм. Амен. 7 дугаархан сүнслэг найзууд бие бинийгээ урамшуулдаг.
Иохан 14:1 дээр зүрхээ бүү шаналга Бурханд итэг мөн надад итэг гэж Есүс хэлсэн. Бид үнэхээр шудраг биш нийгэмд амьдарч байгаа. Бид хичнээн хичээсэн ч биднийг үнэлдэггүй нийгэмд амьдарч байгаа. Бид хичнээн үнэнч байсан ч гэсэн бидний хуурам эхэлж байгаа хүмүүс бидний эргэн тойронд байна. Харин тэр дунд чи хичээсэн шүү. Миний найзад үнэнч байна гэдэг ховрхон чанар байгаа шүү гэж урамшуулдаг тийм хэрэгтэй. Би BGM гээд пэйж 4-5 жилийн өмнө нэлээ. Тэгээд тэр үед би зүгээр л хүмүүсийг урамшуулъя гэж шийдээд бичдэг болсон. Зүгээр л бичдэг. Өөрөө тийм мундаг мэрэгэн цэцэндээ биш. Өөрөө бас бүүн факт байсан учраас ерөнхийдөө амьдралаас сурсан ойлголтуудаа бичдэг. Тэгээ хүмүүс урамшлаад гин яг миний тухай ярьлаад гин намайг яаж мэдсэн юм гэл янз юм гэл коммент болгон дээр би хариулахгүй гэхдээ зарим коммент уншдаг. Бүр улаан эсэргүү хүмүүс бас гарч чи хизээдээ юм болцсон гэл. Тэнгуул за энийг блоклээ гэж. Энтэй юугаач ярих уу гэж. Огт мэдгүй хүн бас орж ирээд дарамжсан. Тэр согтуу байсан байна. Тэгэл за уучлаа та гэж. Янз янзын зүйл хүмүүсийн амьдрал туулж байгаа. Бидэнд урам хэрэгтэй. Танд урам хэрэгтэй юу? Урам илүүдэн гэж байхгүй. Урмын дутагдал гэж юм. Байг бидэнд урам хэрэгтэй. Хүүхдүүдтэй урам хэрэгтэй, эхнэр нөхөр бие урам хэрэгтэй, найзууд бие урам хэрэгтэй. Пасторт чинь бас урам хэрэгтэй, пасторт бас гишүүд урамшуулдаг. Хүний амьдралд урам гэдэг бол үнэхээр хэрэгтэй. Тийм учраас бие бинийгээ урамшуулдаг тэр хүмүүс бол хэн байдаг байх нь? Сүнслэг найзууд байдаг байх нэ. Амен. За би 7 зүйлийг бичсэн. Сүнслэг найзууд нэгдүгээрх нь бие бинийгээ хайрладаг. Хайрлах гэдэг бол тийм амархан зүйл биш. Маш өвтгдөг зүйл. Хоёрдугаар нь сүнслэг найзууд бие бинийгээ хүлээн авдаг. Гим нүглийг нь өөгшүүлэхийн тулд биш, Есүс рүү ойртуулахын тулд түүн дахин боломж өгч, түүний дахин Есүс рүү татдаг. Гуравдугаар нь сүнслэг найзууд бие биендээ үнэнч байдаг. Түүний 10 удаагаар юм ярих. Хүмүүс найз чинь эсрэг юм ярих уу, найзаагаа өмгөөлж байгаа. Чи юугаа мэддэг юм бол? Нэг удаа миний найз алдаа хийхгүй юу? Тэгээ би найзаагаа өмөрөхгүй. Та нар муу сайн миний найзыг мэдэхгүй. Өчнөө сайн хийж байсан чамд гэсэн тэгж туслаа байж таа гэх. Тэгсэн чинь намайг барьж идлээ. Алхахны бүр. Тэгээд найзтай хоёул буруутан болоод гарч байгаа. Сүнслэг найзууд дөрөвдүгээрх нь бие биендээ зааж чиглүүлдэг. Тавдугаарх нь сүнслэг найзууд бие бинийгээ засдаг, хүмүүжүүлдэг. Зурдугаарх нь сүнслэг найзууд бие биенийхээ ачаанаас үйлддэг. Долдугаарх нь сүнслэг найзууд бие бинийгээ урамшуулдаг. Амен. Урамшуулна гэдэг зүйл заримдаа үгээр биш. Зүгээр харцаар би чамд итгэж байгаа шүү гэж зүгээр л харддаг. Тэр бас түүний төлөө хамт зогсдог. Хин ч зогсохгүй. Чодод бол хамт чодод бол яа. Зүгээр л тэр байгаа тэр оршихуун урам болдог. Гой мой үг хэлэх шаардлагагүй. Зүгээр л байгаа. Зүгээр л түүний төлөө байгаа. Түүний эсрэг байхгүй байгаа. Урамшуулдаг. Тийм учраас энэ 7 үн цэнтэй Библийн зарчмаас та амьдралын турш таны амьдралд эргээр нөлөөлөх сүнслэг найзуудыг олж аваарай. Олох юм бол битгий хаяарай. Тэр болгон олдохгүй тийм хүмүүс. Үнэхээр тэр сайн найз болсон. Үнэхээр түндэ үнж байгаа. Хоёрыг хэн нэгэн төрүүлж өгнө.
хэрвээ би биенийхээ араас гоё үг хэлсэн. За миний найз бол ийм хүн байсан юм аа. Та нар мэдгүй л дээ. Тэгэхээр ийм хүн байсан. Хүүхдүүд нь хэлсэн. Аав чинь ээж чинь ийм хүн байсан. Санаж яваарай. Чуулганд нь хэлнэ.Эмчээс сайн найзыг олно гэдэг үнэхээр эрдэн. Үнэхээр нандин. Тийм учраас энэ 7 зүйлийг дахин харж хүмүүсийг тийм ялгах биш, зүгээр л миний сайн найз муу юм болов биш юм болов гэдэг асуултыг асууж эрэл хайгуул хийгээр. Ментор бол өөрөө таныг хай. Миний нэг ментор надад хэлсэн байхгүй. Бадмаа чи алдартай хүн болгоны араас битээгүй. Яг л би алдартай хүн надад ментор болоод би ямар гоё вэ гэж бодсон байхгүй. Тэгээд тэр миний ментор надад маш мэрэгэн зүйл. Алдартай хүний араас битээгүй. Харин чамд менторлох тэр хүн яг нохоо үнэрлдэг штеп, шинждэг. Яг тэрнтэй адилхан ментор чинь өөрөө чамайг болно. Чамд менторлох хүн чи өөрөө бүр нүдэлж, сонгож, чамайг зорж өөрөө чамайг зөвлөгөөр. Тийм ч алдартай хүмүүсийн араас бити сайраа алдан байна. Тэр хүмүүс чамаар дуртахгүй. Тэр зөндөө олон фэн. Чи зөвхөн тэр фэнүүдийн нэг миньон болно. Бити тийм байдал өөргөө. Бурхныг дагах үед бурханлаг тэр хүмүүс чамааг хараад өөрөө чамд санал тавьж, өөрөө чамд менторлох болно. Тэд чамд юу хэрэгтэйг чинь чамд өгнө. Гэж тэгээ би тэр зөвлөгөө би одоо хүртэл таадаг. Би алдартай янз янзын хүмүүстэй уулзж ирсэн. Агуу хүмүүстэй уулзж ирсэн. Хинээс нь ч би миний ментор уулз гэж гуйгаагүй. Зүгээр л тэр хүмүүс чадлаараа уулзсан. Зарим бол нэг удаа уулзаад яваад гэсэн, зарим хэдэн жил хамт үйлчлээд яваад гэсэн. Хэдэн дундаас яг надад ментор гэжсэн хүмүүс нь ихэнх нь алдартай биш хүмүүс байсан. Тэр хүмүүсийн ихэнх нь үнэхээр бурханлаг амар даруй. Хийж байгаа зүйл үнэхээр үр жимстэй. Зүгээр л жирийн хүмүүс. Тэр хүмүүс миний амьдрал том үлгэр байсан. Итгэлийн баатруудыг олоход бол өстой амархан. Тэр хүмүүс аль хэдийн нас урсан учраас тэдүүсийн амьдрал бол ингээл та каталог сонгож байгаа л за энийг би сонго. Би энэ хүн шиг энийг дөөрэй. Энэ хүний намтар төвийг юм шиг, энэ хүний тухай кино үз. Тэгээд тэндээс inspiration, тэндээс шин санаа, шин нурам зэрэг хүчийг авч байна. Харин жинхэнэ найзуудыг олохын тулд саяны 7 зүйлийг санаарай гэж хүсэж байна. Амен. Хамт залбирая. Эзэн, үнэхээр би таньд талархаж байна. Та бидний амьдралыг өөрчлөлт нөлөөлөх. Есүс Христ таныг насан туршдаас тууштай дагахад нөлөөлөх итгэлийн баатрууд, сайн менторуудыг, бас итгэлийн сайн найзуудыг та бидэнд зөвшөөрч өгөөрэй. Есүс танд бүх алдрыг өргөе. Та бидний хамгийн сайн найз. Есүсийн нэрээр Бурхны хүмүүс нэгэн дуугаар амен. 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 Өдөр алдрыг өргөе.